25 оны төлөвлөгөө хэлэлцэж байна. Нийтдээ 326 төсөл арга хэмжээг бид хэрэгжүүлнэ гэдэг ийм зорилтыг тавьсан. Үүнийхээ 50.3% буюу 165 нь бол 85-аас доош хувийн гүйцэтгэлтэй байгаа. Ер нь 2025 онд бид хангалтгүй ажилласан гэдэг ийм дүгнэлт гарсан байна. Боловсруулалт дутуу, төсөв санхүүжилт нь батлагдаагүй гэсэн үндсэн шалтгаануудыг бол дурдсан байна. 85-аас дээш үнэлэгдсэн амжилттай ажлуудын тухай ингээ хараад үзэхээр 100% биелэлтэй гэж үзсэн соёл урлагийн үйлчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэсэн заалт 100% хэрэгжсэн гэж үзсэн байна. Тэр дундаа кино үзсэн, тоглолт үзсэн, соёл музей үзсэн хүмүүсийг бол үндсэндээ бол тоо нэмэгдсэн учраас болсон байна гэж ингэж үзсэн. Энэ иймэрхүү байдлаар дүгнэж явах уугүй юу? Яг орон нутаг суман дээр хөдөө байгаа малчтай хувьд бол энэ соёлын үйлчлэгийг бид нэр яг үзүүлж чадж байгаа юу үгүй юу? Соёлын төвтэй байх уу үгүй юу гэдэг тухай хүртэл ярьж мэтгэлцэж үндсэндээ ирсэн. Цагаад болоход бид бүхэн өнгөрсөн 8-9 сараас хойш бол сумын соёлын төв өөрсдийн үйл ажиллагаа явуулсан зардлаа буцааж авах боломжгүй байдалтай байгаагаа бол хэлсэн. Цалин хөлс урсгал зардлаас гадна ямар ч нэмэлт урамшууллуудыг бол аваагүй. Юун соёлын үйл ажиллагаа явуулах ажиллах энэ бололцоог нас хангаагүй. Тэгэхээр ингэж ажиллаж байгаа хэрнээ ийм байгаа хэрнээ 100% бид ажилласан гэж ингээд өгнөх нь зөв юм уу гэдэг ихний асуулт байна. Мөн соёлын яам дээр хариалагдж байгаа залуучуудтай холбогдолтой асуудал дээр нэг 5 заалтыг 2024-с 28 онд бол оруулж ирсэн. Энэ 5 заалтын хэрэгжилтүүдийг дахиад задлаа та бүхэн яриа. Энэ залуучуудын яамтай болсны тодорхой үр дүн гаргахын төлөө яг юу хийж ийнэ? Төсөв дээр бол үндсэндээ 200 сая төгрөг тавьсан. Тухайн үед ихтэй коммунистийн орондуудаа залуучуудаа ойлгохгүй гэдэг ингээд зэмлээд зөвхөн төсөөс биш бусад байдлаар шийднэ гэж ярьсан. Яаж шийдсэн? Тэр тайлангаа бол танилцуулаа. Залуучуудын чиглэлээр нэг 5 арга хэмжээ хэрэгжүүлэх ажлууд бүгд хэрэгжээгүй гэдэг ийм тайлан бол үндсэндээ яг үндэ бол орж ирсэн байна. Бүсчсэн хөгжил эдийн засгийн хөгжлийн яамнаас асууя. Зүүн бүс нутгийн хувьд бол эрчимдсэн хөдөө аж ахуй, түүхэн аж үйлчлийн бүс нутаг болно гэдэг ийм зорилтыг тавьсан. Энэ утгаараа бүсчсэн хөгжлийн гол ажил дээр би танд уншаад өгч. Зүүн бүсийг түүхэн аж үйлчлийн төрөлцсөн бүс болгон хөгжүүлэх хүрээнд бурхан халдуун, дэлгүүн болдог, буур нуур, халах гол, алтан овоо, түүхэн аж үйлчлийн газар нутгийг дэд бүтцээр холбох, усан бомбт болон олон улсын дөрвөлсийн нисэх буудал байгуулна гэдэг зорилтыг бүтгэн төвшүүлсэн. 20% хэрэгжилтэй гэдэг өгсөн байгаа. Хийсэн ажил нь засгийн газраар буур нуурыг чухал юмаа гэдэг тогтоол баталсан. Ингээ 20% гэдэг өгсөн. Тэр тогтоол ямар өндөр хувь дагуулдаг юм бэ? Өөр ямар ажлууд энэ 20% ч нас орж байгаа юм бэ гэдгийг нэмээд асууя. Яг үндэ зүүн бүс нутаг бүсчсэн хөгжлийн хүрээнд хийгдсэн ажил 2025 онд бараг байхгүй. За хөдөө аж ахуйн яамнаас бас нэмээд дэлгэрүүлээд хариулъя. Хүнсний хувьсгалын хөтөлбөр, шинэ оршоо хөдөлгөөн нэмээд цагаалт. За нөгөө дөрвөн хөтөлбөрийн маань үр дүнгээ бас танилцуулж жилийн дүнгээ сонсё. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн зээлийн эргэн төлөлтөө бас харъя. Хөдөө аж ахуйн салбарын суур үзүүлэлтүүд бол сайжирж байгаа. Евразийн хэлцээрийн бэлтгэл ажлуудыг бас хэрхэн хангаж байна? 2025 онд юу хийгдвэ гэдэг асуултуудыг асууя. За яаруулах. Хөдөө аж ахуйн холбоотой асуудал. Эдийн засгийн хөгжлийн яам. Хөдөө аж ахуйн яам. 4 номер. Гаан хөлөг гишүүний асуултанд хариулъя. Соёл спорт аялал жуулчлалын яамны төрийн нэрийн бичгийн дараах Бат Эрдэнэ. Соёлын энэ хүртээмжтэй холбоотой ер нь бол 25 онд нийт манай яамны хувьд бол 83 арга хэмжээ төлөвлөсөн. 83 арга хэмжээнээс 43 арга хэмжээ нь бол 85-аас 100% үнэлттэй. 15 арга хэмжээ бол 60-аас 70-аас 90% үнэлттэй. 9 арга хэмжээ бол
огт үнэлэгдэг байгаа. Энэ бол төсөв мөнгөтэй холбоотой, төсөв татлагдсантай холбоотой асуудлууд байгаамаа. Хоёр дахь асуудал нь болохоор залуучуудтай холбоотой, залуучдын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа бодлоготой холбоотой асуултууд хариулъя. Мэдээж 25 онд бол залуучуудын чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ хийж хэрэгжүүлснээс сургалттай холбоотой, залуучуудын хөгжилтэй холбоотой мөн одоо залуучуудын гэр бүлийн энэ тэй холбоотой арга хэмжээнүүд нь бол 70-90% та одоо ингээд хэрэгжилт нь үнэлэгдсэн байгаа. Мөн одоо 26 онд төсөв дээр гаан уул гишүүний хэлж байгаагаар бол яг залуучдын бодлого дээр бол 200 сая төгрөгл ер нь бол тавигдсан байгаа. Тийм болохоор яг бид нар одоо 26 онд тэр хүрээндээ ажлуудаа төлөвлөөд бусад их үүсвэрээс болон олон улсын донор байгууллагуудаас ер нь бол хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төсөл арга хэмжээнүүдийг нэмж хийж хэрэгжүүлэхээр одоо ажиллаж байна. За өөр. Эдийн засгийн хөгжлийн яам 3 номер. За ганхуулаг гишүүний асуултанд хариулъя. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны төр хэлэлцээр Монгол Улсын их хурлаас өнгөрсөн оны намрын чуулганаар саяхан батлагдсан. За нөгөө талын 5 улсаас одоо 4 улсын дотоод процедураараа саяхан батлуулах процесс нь дууссан. Ганц армийн улс үлдсэн байгаа. Тэгэхдээ эдгээр улсуудтай эдийн засгийн хөгжлийн яамнаас бол байнга Евразийн комисстэй хамтарч ажиллаад хамтарсан зургал байгуулах, хамтарсан хороо байгуулах, энэ хэлэлцээрийн ач холбогдол үр дүнг үр өгөөжтэй хэрэгжүүлэх талаар мэдээлэл төгөх ажлуудыг хийгээд явж байгаа. Тухайлбал нийт 46 заалттай Евразийн эдийн засгийн комисстэй хамтарч хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргацсан байгаа. Мөн дотоодын яам агентлагууд, холбогдох байгууллагуудын бэлэн байдлыг хангах чиглэлээр 11 чиглэлээр 99 зүйл заалттай төлөвлөгөө бас боловсруулад батлаад хэрэгжүүлж эхлэдэг байгаа. Дээр нэмээд эдийн засгийн хөгжлийн яамны хажууд хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах төв дээр одоо арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо 3 номер сонгоё. махан бүтээгдэхүүн экспортлогчдын холбоотой энэ хэлэлцээрийн бэлтгэл байдлыг хангах ямар асуудлууд дээр бэлэн байдлаа хангах вэ гэдэг дээр хилцүүлгүүдийг цуврал байдлаар хилцүүлээд уулзалт хийгээд явж байгаа. Зүүн бүсийн төрөн бүсчсэн хөгжлийн асуудал маань одоо шадар сайдын ажлын албаны даваа жаргал дарах хариулах байхаа. За энэ шуулганд нөгөө хурал бойкотлоод идэг гэдэг хэдин гишүүд чинь сууж энэ дааг нийтвэхтэй. За их хотын болормоо.